Солонгосын 2 дахь том хот болох Бусан нь байгаль ба хотжилт, уламжлалт ба орчин үеийн гайхалтай зохицол бүрдсэн сэтгэл татам хот юм. Түүнчлэн далайн аж үйлдвэр, мэдээллийн технологи гээд олон салбарт эрчимтэй өгч байна. Дэлхийн хэмжээний боловсролын хөтөлбөрүүд болон олон янзын ажлын байрны боломжуудыг санал болгодог боловсролын орчин нь оюутнуудыг олон улсын түвшинд өсөж хөгжөхөд дэмжлэг үзүүлдэг. Бусан хотод олж авсан туршлага нь таны ирээдүйн амжилтын бат бөх суурь болох болно. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. K-Campus Dream болон боловсрол суваг телевизийн хамтран бүтээсэн нэвтрүүлгийн маань цаашин дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид бүгд найрамдаа Солонгос улсын Гyeongmyeong их сургууль дээр хүрэлцэн ирсэн байна. Тус сургууль нь Солонгос улсын 2 дахь том хот буюу Бусан улсад байрлалтай онол ба практикийн сургалтанд мэргэсэн их сургууль юм. За бүгдээрээ одоо сургуулийнхаа кампус буюу хотхондоо танилцаж Gyeongmyeong мэдээллийн их сургуулийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авцгаая. Энэхүү газар бол гадаад оюутнуудын нийгэмшлийн төвлөлээ. Энэ гадуур байхаас илүүтэйгээр сургууль дотор байх нь аюулгүй бөгөөд тав тухтай санагдаг гадаад оюутнуудын хувьд энэ газар бол нэг хэрэгтэй газар лээ. Энэ газарт бид бүхэн олон төрлийн мэдээлэл солилцож мөн хоорондоо найзаж нөхөрлөх боломжийг олгодог. Gyeongmyeong их сургуульд суралцж байх үедээ бид сургалтынхаа хажуугаар бас цагийн ажлыг хийж болно. Учир нь Gyeongmyeong их сургууль нь гадаад оюутнуудын хувьд албан ёсны асран хамгаалагч мөн батлан дагчийн үүргээр ажилладаг учраас гадаад оюутны гэсэн статустай байсан ч гэсэндээ ажил хийхэд нь дэмжлэг үзүүлдэг. Ингэснээр би сургалтын төлбөртөө нэмэр болохоос гадна нийгмийн амьдралын анхны туршлагыг гэсэндээ хуримтлуулахад чухал үүргийг гүйцэтгэж тусалж өгдөг юм аа. Gyeongmyeong мэдээллийн их сургууль суралцахад хамгийн тохиромжтой бүхэл төрлийн байгууламж бий. Ялангуяа онлайн хичээлээс гадна шууд практик дээр ажиллах боломжийг олгодог тул төрөл бүрийн технологи төхөөрөмжтэй бүх оюутнууд өөрсдийн биеэр мэдэрч бодит туршлага хуримтлуулах бүрэн боломжтой. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий боловсролын байгууламжууд нь ирээдүйн аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх мэрэгчлэн болох баттай суурийг тавихад бүрэн төлөвлөгч тулгуур болж байна. Үүнээс гадна тус сургуулийн бүх оюутнууд чөлөөтэй ашиглах боломжтой спорт цогцлбор нь оюутан залуусын дунд нэгэн алдартай билээ. 다시 이제 프랭크 Одоо хичээл эхэлчихсэн байна. Вау! Хичээлийн танхим ямар цэвэрхэн тоглог вэ? Яг л Солонгос киноны нэг кадр шиг санагдаж байна. Энэхүү Gyeongmyeong мэдээллийн их сургууль Солонгос хэлийг огт мэдэхгүйгээр ирсэн ч хэлний бэлтгэлд сууж хэлээ сайжруулангаа өөрийн авьяас чадвар, сонирхолд нийцсэн мэргэжлээ сонгон суралцаж улмаар ажилд орох хүртэл бүхэл үе шатыг хамаарсан цогц системийг хэрэгжүүлдэг. Үүнээс гадна тус сургуульд гадаад оюутан их байдаг тул тэдэнд зориулсан төрөл бүрийн хөтөлбөрүүд хэрэгждэг.
Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд оюутнууд харилцан мэдээллийг сайжруулж, ив найрамдалтай хамт олонныг бүрдүүлэн Солонгос орны талаар илүү гүнзгий мэдлэгтэй болж амьдрах орчиндөө хурдан дасны зохицоход нь бүхэл талаар тусалдаг. За одоо бүгдээрээ Кямням мэдээллийн их сургуульд суралцдаг монгол оюутнуудаас яриа авч яагаад энэ сургуулийг сонгох болсон шалтгааны тухай ярилцгаая. Сэвэтхано Солонгос улсад сурахыг хүсдэг Монгол зөндөө олон сурагчид байдаг шүү дээ. Тэр сурагчдад зориулсан яагаад энэ сургуулийг сонгох болсон шалтгаанаа бидэнтэй хуваалцаач. Миний зүгээс болохоор манай сургууль онол сургалтын материалаас илүүтэйгээр дадлага туршлага дээр суурилсан хөтөлбөрөөр хичээл орж мэдлэг олгохыг таалагдсан болохоор сонгосон. Ингээд бодсноор манай сургууль ингээд багш нарын сурагчдаа маш их зүйл ингээд зааж өгдөг. Найрсаг хандлагатай. Тэгээд багш нар ингээд сурагч нар ингээд ямар нэгэн мэдгүй зүйл гараад багш нараас асуувал багш нар ингээд тухайн асуудлыг шууд шийдэх төрөө маш таалагдaltaй. Манай Кямням мэдээллийн сургууль нь өндөр чадварлаг боловсролын системээс гадна найрсаг хамт олонгоор та бүхнийг өгтөж авч байна. Кямням мэдээллийн сургууль нь Усаан хотын төрөл бүрийн ажил төрийн салбаруудад нэг хэрэгцээтэй байгаа мэрэгжилтнүүдийг бэлтгэдгээрээ нэр хүндтэй болсон мөлий. Тус сургуулийн хамгийн том давуу тал нь төгсөх үедээ хангалттай хэмжээний практик дадлыг эзэмшсэн байдал юм. Онлайн хичээлүүдийн хажуугаар хийсэн практик дадлагууд нь мэдлэгээ улам баттгах мөн ажилд ороход том түлхэц болж өгдөг. Тэгвэл бүгдээрээ мэргэжлийн ангиудад практик дадлага хэрхэн бий болдгийг харцгаая. 정상 상태를 유지하고. 마무리인 거야 이거? 이야, 이거 잘했네. Амттай сайхан өнөр үнэтгэж байгаа юм шиг санагдаж байна тийм үү? Энэ бол манай сургуулийн оюутан залуусынхаа хоол хүнсийг хариуцдаг цайны газар юм. Энэ бол манай сургуулийн гадаад оюутан залуус голчлон амьдардаг оюутны байр юм. Энд амьдрахад шаардлагатай бүхэл зүйлс бүрэн хангагдсан тул маш тохилог, үр ашигтай орчин бүрдсэн байдаг. Түүнчлэн оюутны байрны багш нар нь байнгын хяналт тавьж, оюутнуудынхаа амьдралын бүхэл асуудлыг шийдвэрлэхэд тусалж дэмждэг нь маш том давуу тал болдог. Бид бүгдээрээ Кямням мэдээллийн их сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүлээж авлаа. Тус сургуулийн зөвхөн сурах бичгээр бус бодит ажлын талбарт ажиллангаа сурах боломжоор хангаж өгсөд нь үнэхээр гайхалтай санагдлаа. Энэ нь л яг ажил төрийн салбарт чадварлаг боловсон хүчин болж бэлтгэхэд туслах шилдэг системүүдийн нэг гэдэгт итгэлтэй байна. За өнөөдрийн дугаарт бидэнтэй хамт Кямням мэдээллийн их сургууль байлаа. Баяртай.